Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн хичээлээр 10 дугаар ангийн осмос сэдвийг судлах болно. Хичээлийн зорилго осмос гэж юу вэ? Осмос хэрхэн ургамлын эсэд явагддаг вэ? Ургамалд хэрхэн ус зөөвөрлөгддөг талаар тайлбарлах болно. За, осмосын үзэгдэл гэж юу хэлэх вэ? Усны молекулууд эсийн хагас сонгор нэвтрүүлэх мембранаар усны потенциал ихтэй орчноос багатай орчинд нэвтрэхийг осмос гэнэ. Осмос нь диффузийн нэг хэлбэр тул энерги ашиглахгүй. За, хажууд үзүүлсэн зургийг сайтар ажиглаарай. Осмосын үзэгдэл нь ургамлын эс уян хатан эсийн ханаар хүрээлэгдэнэ. Боколийн дотор осмосын идэвхтээс хорооз органик хүчлүүд давуу савуулгадана. Эсийн хан битгтийн целлюлоз тогтох хатуу бүрхүүл боловч ус түүнд уусан бодисыг сайн нэвтрүүлдэг. За, доорх бичлэгийг сайн хараарай. За, жишээ олгоод энд зураг өгөгджээ. За, тод цэнхрээр 20% сахароз. За, цайвар цэнхрээр цэвэр усыг үзүүлсэн байна. За, харин голд нь хагас нэвтрүүлэгч мембраныг харуулжээ. За, хоёр дахь зургийг харах юм бол 20% сахароз руу цэвэр ус. За, эсийн мембранаар нэвчин орж осмосын үзэгдэл үзэгджээ. Ургамлын эсийн төлөв байдал. За, ургамалд усны эргэлт дараах 3 үе шатаар явагддаг. 1. Үндсээр ус шингээгдэх. 2. Ургамлыг дамжуулах гуурсаар ус өксөх чиглэл дамжих. 3. Транспирац буюу навчаар ус уурших эдгээр үе шат өөр хоорондоо харилцан уялдаатай процесс байдаг. За, хажуудах зургийг нь сайн ажиглаарай. Үндэсний системээр ус нэвчин ороход 2 хүч үйлчилдэг. Үүнд усыг хөрснөөр сорж аваажих дээд хүч, үүнийг ууршил буюу транспирац гэж нэрлэдэг. За, хоёр дахь нь усыг түлхэж өгөх доод хөдөлгөгч хүч, үүнийг үндэсний даралт гэнэ. За, хажуудах зурган дээр симпласт болон апопласт хоёр замыг харуулжээ. За, симпластын зам. Үндэсний үсэнцрийн эсээс дамжуулах гуурс хүртэл ус нэвчин ихэнхдээ апопластын замаар явагддаг. Гэвч эндодермийн эд дундуур симпластын замаар нэвчдэг. Өөрөөр хэлбэл үндэсний үсэнцрийн эсээр ургамалд орж ирсэн ус энэ хоёр замаар дамжуулах гуурсанд орж өксөх урсгалд орно. За, хажуудах бичлэг дээр симпластын замыг харуулжээ. Ургамалд ус хэрхэн зөөвөрлөгддөг вэ? Ургамлын үндэсний үсэнцрээс осмосын даралтаар нөхцөлдсөн сорох хүчний тусламжтайгаар хөрсний ус, усанд уусан эрдэс бодис хэвтэй чиглэлд ургамалд орж ирдэг бол дамжуулах гуурс нь орсноор босоо чиглэлд урснаа. Урсах хурданд навчийн ууршилт онцгой үүрэгтэй. За, дүгнэлт. Ургамал хөрснөөс ус болон усанд уусан эрдэс давсыг үндэсний системээрээ дамжуулж авдаг. Үсэнцрийн эсийн шүүсний концентрац хөрсний усны концентрацаас ямагт их байна. Тиймээс ус концентрацийн градиентаар аяндаа үсэнцрийн эсүүдэд орж ирдэг. Ус ургамлын бие эд эрхтнээр урсан хөдлөлтөө ургамлын дотор явагдах биохимийн урвалын үндсэн орчин болж өгдөг. За, анхаарал тавьсанд баярлалаа.